Цэцгийн дэлбэгээр бороорч байна. Кимжан өргийн сакура цэцэг дэлгэрсэн гудмаараа алдартай. Жил болгон сакура цэцгийн баяр хийдэг юм алдартай гудамж зарим хурж ирээд ингээд бичлэг хийгээд мэдээлэл хүргэж байна. Коронавигоос болоод энэ жилийн сакурагийн баяр цацлагдсан. Ирэх жил болол жил болгон тэмдэглэж ирсэн энэ баяр маань хуваарь хугацааны дагуу явагдах байх. Тэр үеэр та бүхэн хурж ирээд амраад зугаалаад байгалийн сайхныг мэдрээрээ зургаар бичлэгээр авахлаар яг энэ бодитоор харж байгаа шигээ ингээд сэтгэлд хүрэхээр хэмжээний гоё зураг бичлэг бол гарч чадахгүй л байна л да. Бодитоор ингээд харахлаар үнэхээр сайхан үзэсгэлэнтэй сэтгэл сэргэм гоё юм. Хүн ер нь цэцэг харахаараа л ингээд баярлдаг, өөрийн мэдээлэлгүй ингээд инээмсэгэлдэг, ингээд мишээгэл эхэлдэг штэ. Гэтэл энэ олон цэцгийн донд тийг ингээд дээшээ харна, ингээд сүүдэр дотоосон гоё том моднууд бүгдээрээ ингээд гоё цэцэг навчаад идэвхсэн. Ингээд энэ байж байгаа харахад ингээд доошоо харахлаа ингээд бүр ингээд цэцгийн дэлбэгээр ингээд газар ингээд зулчихсан юм байгаа харахаар үнэхээр цаанаасаа л ингээд аз жаргалын гэрмаа ялгараад тааламжтай сайхан байд юм байна. За гэрийн хажуудалд манай байрны хажуудалд ч гэсэн ингээд сакура ингээд замаар ингээд дөрөв ургацсан байгаа л та. Гэхдээ гэрийн хажуудлаас илүү их жуулчид одоо ирдэг бүр ингээд баяр тэмдэглэдэг юм алдартай газараа гэд тэгсэн болохоор зарим хурж ирээд ингээд сонирхоод явж байгаа юм. Тэгээд маргааш бороотой гэсэн учраас бороо орхоос өмнө юм гоё нартай өдөр юм очиод үзье гэд хүрээд ирсэн.